Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Бид өөрснийг бийчихв. За тэг. Хоёр миний хажууд. Тэр хоёр утгагүй охиныг битгий ярьдаг хүн. Би сонсомооргүй. Намаа одоо. Гурван давхраас усэрч гэж бодоод байгаа хоёр. Яалаа бичдэг. Сүлдээ. Чи намайг басан. Ийм амархан сэтгэл хөрчиж байгаа юм уу? Тусгай хоёр хизээч тохирдгүй маа. Чамайг зотно шүү ч гэж. Тэр намайг зотох юм бах та. Тэгвэл өөртөө ярилцаад нэг шийдсэн. Та ангийн загчийг батлсан цагийн орж өчлөө. Танд би сануулга өгч байна. Бид юу яах вэ? Хөөхгүй хаар улсын хол зүгээр идсэн болчихно. Хөөх гэхээр дэдрүүчигээ шийтгүүлж явах юм. Нөгөө дэд ахлагч л тэр охинтойгоо уулзраа алдсан уу? Та тэр охины талаар дахиад бити надтай яриад л та. Хүн алдсан байна. Алдаагач ойлгосон. Дахиж охтуудтай нэлцэн гэж байна. Тусгай салаа 37 дугаар анги. Ахлах дэслэгч хурц сонсож байна. Ойлголоо. Түгшүүрийн дуудлыг 3 цаг 5 минут хүлээж авлаа. Яасан бэ хацаа? Хайчих чам. Түгшүүр зарлцлаа хөө. Ийм оролцоо байна уу? Түгшүүр зарлах чинь шөнө өдөр хамаа байдгүй шүү дээ. Хөөе чи явах гэж байгаа бол би явъя. Юу гэсэн үг юм бэ чи унтчих. Ээж чамайг яах ч юу? За юу. Вэ юу гэжтэй өглөө ороод ирвэл яах юм бэ? За зүгээр. Насны өвлөнс. Хөөе хурцаа. Хөөе.
радио бороотомжийг байж систем хэрэгжүүлсэн. Алло. Гости. Трай. Сойдрас. Эндээ. Үүр цайгаагүй шүү дээ. 3 өнгөрч байгаа юм байна. Нэг байлдаг чинь уцтай байж байгаа шийдгүүлж байгаа байлгүй дээ. Нөгөө шийдгүүд өгдөг хорон жижиг надаг байна шүү дээ. Тэгвэл нөгөө байлдаанахаа сургуулийг хийж байгаа юм байлгүй. Удаа. Манай ангийн бие бүрэлдэхүүнээс онц ностой гэмтэрхтнийг баримтлан цаатуулах ажиллагаанд оролцох тушаал ирсэн. Ажиллагаанд 1-р ороод 4-р ороодын бие бүрэлдэхүүн оролцсон. Чамдаг дүнтэй 20 ангиас онц ностой гэмтэрхтэн 31 настай донор 26 настай баасан гэгч 2 итгэд 24 сумтай бинтофотой мөн хутгаар зөвсгөлсөн юм. Энэ хоёр оргон зайлж явах үедээ малчин хэргэн бэгийн амь насыг үүсгэв. Андрэгч нь хуудсахад ихтэй ширүүн дөрвөн царайтай юу ч ихс уцхгүй. Харин баасан гэгч нь аймгаа болчихор гэсэн анхны мэдээлэл байсан. Тэмдэглэлтүүдийг хоёр битүү цагаар болгож өгсөн. Дотоодлын цагаар цагдаагийн тусгай ирхэн ажиллаа явуулна. Хэрвээ цагдаагийн ажиллагаа бүтлгүүтгэл манай гарынх нь тэмдэглэлтүүдийг тэмдэглэлтэнд авах. Бие бүрэлдэхүүн байдлын зөвшөлтөй ажиллаж байгаа учраас аюулгүй байдлыг хатуу сайн чамсах хэрэгтэй. Тийм бүлийн ажлаар ахын авдаг юм. Тий. Хүндэт орондоо хэм офицеруудад команд эрдэнэ ирэлцэж байна. Манай ангийн бүрэлдэхүүн сонгон найрхан уулын чиглэлд 1652 өндөрлөгийн орчимд онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг баримтлан саатуулах ажиллагаанд оролцсноо. Үүнд ахлах дэслэгч хурц хэрэгчтэй 1-р ороод сонгон найрхан уулын баруун ингэр жалга гоо хэсгийг хориглон хамгаад. Ахлах дэслэгч Эрдэнэ 2 захирагчтай 4-р ороод сонгон найрхан уулын зүүн ингэр жалга билийг хориглон хамгаад. Энд анхааруулж хэлэхэд ахлах дэслэгч хурц захирагчтай 1-р ороодын хамгаалж байгаа хэсэгт маш их өнгөн далдлах, саатуулах, халахлах, мод, чулуу, бургас ихтэй учраас энэ секторт хяналтыг онцгой өндөржүүл. Тэгээ гүцгий. Дэтрүү шахвар сум тараад энэ сургалтын сум биш байдлын сум учраас сум гарт хэрэгстэй байж болгоомжтой ажиллах ёстой. Орон нутгад очоод магазины буунд өгсөн сум гарт хэрэгстэй ажиллах ёстой дөрмийг чамд цаг сумаас байж данзаа орж ирэх болов уу? Дэтрүү шахвар хурд. Гүйцэтгэх. Хамгийн сүүлд дахин анхаарах зүйл гэвэл буу зэвсэгтэй маш болгоомжтой харьцах ёстой. Тань сүрэг болов уу? Зүүч биш. Эрг. Угаад. Машинда.
Асууна. За тэгэхээр албадын даргын яаралтай зөвлөсөн чинь та хүмүүс мэдж байгаа хаа тийм ээ. Тэгэхээр онц настай аюултайгийн төрөлт бүрэн зэвсэгтэйгээр оргож одоо энэ сумын харих ууланд өгж байгаа тухай зөвлөлийн зэрэг одоо мэдээлж байгаа. Энэний дагуу одоо зэвсэгчний зэнжээчтайгаас одоо шал гараад манай ангид Ариалын дагуу цаг тавчны байгууллагын хамтраад энэ итгэлийн өрөөсөд одоо 3 дахь цагийг болж энэ операц үйлчлэгт оролцож байгаа. Тэгэхээр зэрэг хүмүүс сая бид стабас өргөж шал аваад гараад ирлээ. Тэгэхээр та бүхэн маань өөрөөс тхэн чиглэлээр орон сууц ийм хангамж хүнс материал бүх зүйлээ нам журмын дагуу 5 хоногийн хөрөлцөхөс хэмжээний нөөцийг бэлтгэх юм шаардлага болсон. Манайхаас 2 сая өндөрсөн бэлэн байдалтай тусгааллаа томилогдож байгаа гэдэг та бүхэнд хэлж байна. Тэгээ та бүхэн саналдаг сонсон өөрөөр шалгах гэж байна. За ингээд нэмж галбарын даа. Ахад мөнгөцөг тусгай олон томилгоо төгөр гүйцэтгэх биелүүлэлтийн юм тэр орох боох материал нөөцлөгдсөн байгаа. Цаг үеийнхээ байдалтай холбогдуулаад шаардлагатай гэж үзвэл нэмэлтийн тэрээр хангах бэлэн байна. Томилгоо тогтсоноос цаашаа шаардлагатай нөөц бол байгаа тийм. За байгаа бэлэн байгаа. За ойлголоо. За асууж. Орон сууцны албаны дарга. Шүүс нэгэн юм. Тусгай үр гүйцэтгэхээр явж байгаа 60 хүний байлах, 3 ширхэг палатаг, галлах код олон тав байгаа мөн төмөр зуух одныхаа бүгд бичсэн билээ. Хүрэлцээтэй үү? Хүрэлцээтэй. Орсны албаны дарга. Би хэцэж байна. Садан бод 60 хүний дулаан хувцсыг ажлын гутал өмд гítэл майхан цов зэрэг 10 хавьяг бэлэн. Хүнсний албаны дарга. Тусгай томилгоод үүрэг гүйцэтгэх бүлгийн 60 хүний бүрэлдэхүүнтэй 5 хоногийн хүн суурь арилыг бэлдэж тавьсан байгаа. За ойлголоо. Сууж. 306 маань одоо техникийн талаараа бэлдэн байгаа тийм. Техникийн талаараа запас одоо сэлбүүдийг бэлдэж шаардлагатай системийг бол боолж зэрлэсэн байна. За. Энэ дугууны хангалт одоо сайн хийдэг болох 2-3 хоногийн яригдээд байсан дөө. За запас одоо 3 хоногийн өмнө татаж зарцсан байгаа тийм. Жолоочин бүргэлээд авсан тийм үү? За мотор багэргээд босод ингэ тухай ярих юм байна. Билээ. Шатхууны нөөц хүрэлцээтэй. Хүрэлцээтэй. Цаашдаа одоо асуухаар бол шатхууны нөөцийг одоо бүрдүүлж байгаа гэж. Асууж лавлах нэмж тодруулах зүйл байна уу? Зааж давцгаая. Манай зүйл царайн засарсан шинжтэй энийгээд эхэллээ шүү. Харин тийм ээ. Нэг юм оволцтол богшиж уурдаж байснаа дороо мартчихдаг хүн. Цайлган зантай ир хүний шинжтэй. Оруулаа хөхөртөл цогиулчаад маргааш нь энийгээл хүрээд ирдэг сайн залуу шүү. Харин наминдаа сүрхий гомдсон шинжтэй шүү. Харин тийм ээ. Энэ хоёр дахиад хизээч эвдэрэхгүй байхаа. Хош. Тэр юун царайтай онир гэгч нөхрийг барьчвал Монгол улсын баатар цол өгөх болов айгүй бол Америкийн нэгдсэн улсын баатарч өгч магадгүй. За Америк чодлаа. Харин Монгол улсын баатар цол өгч магадгүй. Тэр мөн гэмт хэрэгтнүүдийг сул явуулаад авах юм бол дахиад хичнээн хүний амьд хүрэх юм билээ. Тэгэхээр зөндөө хүний амь аварч яах гэсэн үг үстэй. Эндээ чи бүр дүртэй итгэжээ. Ах нь ерөөсөө ерөнхийлөгчийн хамгийн газар руу уцтаад манай нэг байлдагч авьяа байгуулахад байна. Та нар ерөөсөө баатар цолоо бэлдээд байж гэж хэлчихье. Үгүй. Хамгийн газар багтнаа. Шууд хэлбэр ерөнхийлөгч рүү яриад алив шагналаа бэлдгээд хэлсэн дээр. Ерөнхийлөгч манайны талхуулуудаа. Танихгүй яа тийм бэ? Яагав? 113 дугаар ангийн байлдагч гээд шууд таних өсгөөр аврагыг унгаач шахсан бэртай залуу гээд шууд тань цаад гэж. Та улаан томнууд минь
Үнээр битгий тоглоом хийгээд бай. Ингээд нэрээ намайг барилдахад ерөнхийлөгч зурагтаар харсан болов? Хардгүй яах вэ? Орон даяар гардгийн юм чинь. Чамайг давчгаад байж байгаа чи хараад хүмүүс бүр уйлсан гэд сонин гэвлэр бидөө бичсэн байлээ. Уйсан. За улаан тогнууд минь. Үнээр тоглохдоо адтайг нь яана. Хичээл ном гэхээр толгоогоо майжаа таг болцдог байж. Манай дэндвч бас хичээлдээ мундаг шүү, мундаг. За тэрч яах. Хэрвээ тэр гэмт хэрэгтнийг барьчлаа гэхэд Баатар цолоо өгөхгүй л баг. Гэхдээ шууд цол өгчих болов. Сразу майор гэдэг шиг тэр харин бодно шүү. Бодно. Тэгвэл харин хэцүү юм болох юм байна. Төвшин сүл бид гурав яриа сайхан байж итэл хурц захирагч ирээд эрхэм хошуучд илтгэе. Байлдагч төвшөнтэй харьцгийг зөвшөөрнө гэх нь байж та. Эрхэм хошуучд гэж гүйл аваад сайн байна уу хошуучаа? Би тантай харьцах гэсэн юм а гэсэн чинь бид нар шууд томроод үлээж игээл шууд томрох нь өснөөдөөс. Хэцүү юм болох юм байна да. Яагаад вэ? Яах вэ? Өглөө унтчээтэл хурц захирагч орж ирээд рот сэрээ команд өгч чадахгүй нэлээд сандрах байх та. Нааддаггүй шүү. Машинаас! Өтгөн дуусах. Зэрэгэж! Зэрэгэж! Дундаа! Эрхэм батлах сэтгэгчид салаа тусгай даалгавар биелүүлэхэд бэлэн жигссэн. Тэд агч тулах. Болно. Өрчлөнд овсон өндөрлөг цэг, жалга, ашигтай байрлуудад байлагчдыг 3-3-аар нь хуваан байрлуулна. Зөвхөн даргын зааж өгсөн чиглэлд ажиглалт хийн. Ойлгов уу? Харуулын бүлгийн 3 байрлагч ээлж-ээлжээр харуул гарна. 1 байрлагч 2 цаг үрэг гүйцэсний дараа солигдох зарчмаар үрэг гүйцэтгэнэ. Ийд гал гаргах, тамхи татах, шүдэнд зурах. Бос зэлгүүцгийг хатуу оргилно. Дэд алхах тулаг. Дэтрүүчэн гоё. Бид гурав харуулын бүлгийн хооронд явж шалгаж байна. Харуулаар нэвтрэх нууц үгийг тогтоож ав. Нууц үг хантайшир. Ойлгов уу? Зэрэгэж. Ном. Хон. Баруун тийш. Эрг. Баруун мөр төрүүлж гүгээд. Марш. Байлагч зүлд. Байлагч төвшин. Байлагч дэндүү. Та гурав энд байрлаж судгийг хамгаална. Байлагч төвшин бүлгийн даргаар томиллоо. 50 метрийн өргөнтэй бургас буттай энэ газар маш их анхаарал татаж байгаа байрлал. Уулнаас уруудаж орж ирж байгаа энэ судгаар гэмт хэрэгтэн бие далдлан орж ирэх магадлал маш их өндөр. Энэ модны ар та гурав байрлаж судгийг хамгаална. Ойлгов уу? Гэмт хэрэгтэн судгаар уруудаж орж ирэхэд 150 метрийн цаанаас илрүүлэх боломжтой байрлал энэ байрлал бол.
Бүлгийн дарга төвшөнд би холбоо өгсөн байгаа. Танай харуулын дуудлага, манхан, салан захирагчийн дуудлага, шарга ямар нэгэн хөдөлгөөн илэрх юм бол салан захирагч руу холбоогоор мэдэгдэх шаардлагатай. Ойлгов уу? Ойлголоо. Байрлалуудын хооронд би байнга явж шалгана. Нууц үгийг давт. Фанташир. Зүг байна. Харуул гарцгой байрлагч энэ модны ард байрлана. Үлдсэн хоёр нь доод жалгандаа байрлаж амарч хэвтчихэж болно. Байрлагч төвшөө. Би бүлгийг байрлал байрлуул. гүйцэтгэе. Бүлэг байрлалс чивтээд дэндүү харуул. Гүйцэтгэе. Манхан байна шарга. Манхан байрлал ажиллаа. Тэгдэ таашаа. Байдлч барай хөө. Байдлч тулаа. Та гурав энд байрлал хийсэн заяа. Энэ байдлаа талаад за байрлаа. Энэ дэндүү яаж ингэж хөдөлгөөнгөө удаа хөвтөж чаддаг байна? Яаж юм? Би 40 минут ажиллалаа. Хүний урамд хөдөлсөнгүй шүү. Хөшөөрэ. Мажи ч гисэн биш үз. Хоёр улаан туг чи чимээгүй байгаа чи. Амьд байна уу? Нэр тийм амьд байна. Хүү. Хээрийн чимээ холоос сайн сонсогддог юм аа. Ялангуяа өглөөгөр ядаж та хоёр шивнээд ярил та. Гүйцэтгэе ирэхэм хошуучаа. Тэгээд хүнээр тоглоом хийгээд ундаг штэ. За нэрээ. Дэндүү хэлдэг үнэ. Марцганхаа болий. Дэндүү харуул өргөжлөл. Сүл яриагаа зогсоо. Нууцг. Хантаашир. Энэ тохиолдолд бос жилтгэх шаардлагагүй. Ойлголоо. Эрхэм акт тэсгчид харуулын зэг дээр гарсан зөрчилгүй болно. Харуул эзээ солигдох уу? 20 минутын дараа эрхэм акт тэсгэж. Танай харуулын байрлалыг холоос дурандаж ажиглалаа. Илүү хөдөлгөөн хийлгүүгээр үүргээ сайн биелүүлж байгааг сайшааж байна. Ажиглалтаа өргөжлүүл. Гүйцэтгэе. Ойлголоо. Биднийг өндөрлөг дээрээс ажиглаж байсан байх шүү. Дэндээ бид хоёр тамхинаас гарсан нь болж таа. Хэрвээ хоёр гараагүй байсан бол өдөө тамхины утаа чинь тэндээс харагдаад хурц заграгч дурангаар харчаал хоёр шийтгүүлэх байсан да. Би сайн үйл хийсэн байх шүү. Нэрээ тийм шүү. Тамхи татдаг бид хоёроос сууж тамхи татдаггүй сүлд маань галуун цувуугаар явах байсан байх шүү. Хөөй. Улаан тогнуудаа чимээгүй байгаа чи. Төвшөөхө. Та дарга нь үж шөвлөж ирээл яриад ах юм аа. Яг л данхаа хоослоо сууж байгаа хоёр авгаа шиг л харагдаж байна та хоёр. За боллоо. Цай уу миний охин. За. Шөнийн 3 цагт сургуульд хийдэг юм байх та. Хэцүү миний охин. Одоо юу хийх гэж байгаа?
Хаашаа явах гэж байгаа. Хизээ ирэх гэж байгааг мэдэх харах даанч нэг байхгүй шүү дээ. Утастаж асуудаг юм билүү? Хэрэггүй санаа зовлтгүй. Миний өглөөнийхөө цай хоолыг тухтай идчих. Тэгээд дараа нь утасдахгүй юу? Одоо та нарт чинь гар утас гэд нэг сайхан юм бий болжээ. Хөдөө явсан ч гэсэндээ сайн явж байгааг нь мэдэх харах амархан болсон байх шүү дээ. Харин тийм ээ. Хоол ид. За энэ цэргийн улсуудыг чинь тэгээд одоо юу хийх гэж байгаа, яах гэж байгааг нь асууж өрөөсөө болохгүй. За тэгэл тагчиг болчихноо. 9 минут л явж байгаа байхад аа л гэж залбирахаас өөр арга өрөөсөө байхгүй. Хөрхидээ манай муу хөгшин өглөө ихтэл гараад явна. Тэгэл таг байхгүй болчихноо. 7 хон жижиг нэг орж ирэн шүү дээ. Бидний үед чинь гар утсын тэр юм байсан биш? Тийм шүү дээ. За доох юм тэгж байгаа дасдаг юм доо, дасдаг. Таач бүр цэргийн хүн болчихжээ. Цэргийн хүмүүстэй амьдэрсээр хагаад таныг ер нь дид хорондоо гэсэн чи үний юм аа. Дид хорондоо хаад. Шөнийн 3 цагт сургуульд хийдэг юм уу гэд дид хорондоог ингэж хүрээс сууж идэг. Хөрхидээ. Олон хоногор хөдөө надтай хамт явна гэсэн. Арай тэр ажил бүтгэн олчих юм шиг одоо. Цаадах ч өгнө өчтөр амралтаа авчаад хоёулаа хөдөө явна шүү гэд амлсан байхгүй юу? Тийм үү. Гайг бах уу, гайг бах. Хэдүүлээ ер нь хөдөө явна. Эхлээд манай нутгаар орчоод ээж нөгөө Баян хангаадаа очиж мөргөн. Дараа нь танай нутгаар ороод одоо ходуудтайгаа танилцж болно үсттэй. Бололгүй яах вэ? Хөдөө ч одоо сайхан доо. Сүү цагаайдаа гарчсан малчид ёстой нэг бялхаж байгаа сайхан байгаа өдөө. Харин тийм ээ. Цаадах ч хөдөө очиод одоо л сайхан байндаа нутаг руугаа явах юмсан л гэд яарад илээ. Миний мөхөө. Би ч гэсэн нутгааг санаж байна. Ойрын хэдэн жил явж чадаагүй. Хөрхидээ. За би хоол цайгаа уучаад ажил руугаа явахгүй болохгүй. Өнөөдөр сууж хийх ажил их байгаа. Яах нү те, яах нү. Үгүй нэг өдөр нэг сайхан тухтай хэвтээд сайхан тухтай амарчаач дээ эн чинь. Ээж нь охинд ороохон тийш ёстой нэг гарынхаа хоол цайг хийж өгье. Хөөрхий гэж. Та нар одоо гэр орноосоо хоол явдаг болохоор ээжийнхэн гарын сайхан цайг самжилаагаа байлгүй. Тэгэлгүй яах вэ? Нэрээ таны хоол цайг идсэн чи яасан ч сайхан юм дээ. Би ч одоо хойд судалгааныхаа ажлыг амжуулах гад гүүгэлээ. Ерөөсөө амарч чаддаггүй. Сургуулийнхаа хажууд амьдардаг болохоор амарсан амраагүйгээ мэдэхгүй байсаар агаал нэг мэдэхэд 9 сарын 1 болсон байдаг шүү. Тийм дээ тэгнь. Хөдөө аж ахуйн дээд сургууль чинь уулна. Сайхан сургууль шүү. Хотын төвөг одоо ястаа цуслан гэсэн үг. Гэхдээ танай сургуулийн хажууд нэг сайхан хүүхдийн цэцэрлэг байдаг гэсэн байгаа юу? Эсвэл барилгын нураач гаад оронд нь өөр юм барьсан уу? Байхан ч байгаа. Гэтэл ер нь хоёр талаасаа танагдчихж байгаа шүү. За тэгнэ. Богдмон гэжтэй энэ ч одоо богдуулаа нураагаад тэгшлээд барилга барьчихжээ л гэж арай сонсогдохгүй юм. За бусдын ч ястаа нэг цөлмөд дуусчих шиг байна дөө ер нь. Манхан шаргын юм сонсч ийн хариулъя. Манхан шаргын юм сонсч ийн хариулъя. Манхны шаргыг сайн сонслоо. Манхан шаргыг сонсч гин үү? Хариу. Манхан шаргыг сонсч гин үү? Манхан сонсч байна. Байдлыг илтэг. Манхны ажиглалтын бүс хөдөлгөөн илрээгөө байдал тайван. Ойлголоо. Холбоо дууслаа. Ойлголоо. Холбоог дуусгалаа. Сүлдээ. Энэ ямар харагдаж байна? Янзтай харагдаж байна уу? Ингээ шин загварын балга бүтээчлээ дээ. Мөр аллаа. Чи битгий дэврээд байгаа чи улаан төгөө. Энд дэндүү. Дандаа л нэг адуу мал зүүдэлж яхаа. Ганц удаа охин зүүдэлж болдгоо юм багт. Хөөш.
Наадахыг чинь охин зүүдлэх юм бол андуураад охинтойгоо зүүдлж мэдэн шүү. За тэгвэл охин даах зүүдлэх болтугай гэд. Энийг атгачнаа. Май. За үртийг дуслаа. Стэмдэ. Улаан туга. Хөөе. Муу орлоод над хамаг гимт хэрэгтэй үргэлэн штэ. Улаан тавгч орлоо юу? Яасан? Охин зүүдлсэн үү, морь зүүдлсэн үү? Эзэгний чи хүүхүү. Морил зүүдлэхгүй юу? Нямагийн мандхар улаан хүүхдэр морио унуулсан чинь давираад морио алах нэ. Битгий давир гэдэг хад л давираад ах юм. Хоёр майх хүлийнх нь бядтайг яана. Чи тэгвэл ганцхан шилбүрдээ төхгүй байсан тэрийг. Яслан тайм шиг ойртоод очиж гэхэр болохгүй. Би улаан моциклон унтсан ч хөөгөөд байгаа юм шиг. Гүйч юм шиг. Хачин зүү зүүдлээ шүү. Ой, яриагаа зогсоо. Ойлголоо. Гүйцэтгэе ихэм дарга. За. Төвшөөх бит хоёртоо тарах шүү. Зя ингэж услаа та. Хөөх. Ямар янзтай болсон байх шивчээр наа. Цэцтэй гоё болчихъя. Шин загварын каск. Баярлалаа хөө. Мөсч. Хэн чарагдахгүй мэт. Одоо ч ингээд харуултаа гараад байна та. Байлгасвал би харуулнаас буу миний ээж болчихлоо. Оо гүйцэтгэе. Ой. Сэрэчи. Бараг 2 цаг унтцсан ба штэ. Сайхан унтлаа шүү. Хоёр нь муухай унтна гэж байд юм уу? Байдгүй л бахал та. Одоо тонхолцож явах чи. Хоол авчрах байгаа. Эдэмхий улаан тогмон битээ хоол ирээд. Миний үгийг хэргэлжжээ бас. Зүгээр л хийж татсан. Хөөш наад яриагаа. Дарга нар хүрээд ирнэ шүү. Хөөш. Тэнд хүү явж байна. Хурдлаа. Хаан. Хурдлаа талтай. Тийш. Тийм биш үү? Алив хаана вэ? Яг. Би хол байна. Шарга. Манхан байна. Манай бусад явган хүн нэвтрлээ. Хариу. Манхан сонс. Явж байгаа хүний байрлалыг илтгээрэй. Судгийг дагаа 40 м ойртчихлаа. Яг хариу. Ойлгодоо. Наад нөхөр чинь гартаа буу барьчихсан юм шиг байна. Монгоц модны юм уу гялцаад ах юм.
Сагалтай байна. Тэр зурган дээр өсөх хүн яг мөн байна да. Тийм гэж юу? Наадах чи айгуул нөгөөх Данир гих чинь байгаа. Яна, бүр тулцглаа штэ. Буудчих уу? Аа? Болох юм уу? Танаар сонор сэрэмжээ алдаад тэр хүний хитгэе ойлгуулсан юм байна л да. Ингээд юу нэг харуулж ирсэн. Манхан шаргыг сонсож гинөө хариу. Шарга манхан сонсож байна. Намун гээд охин. Одоо сүлжтэй тест нэг англи сурт юм байна. За. Үгүй тэр намуна. Улаан тог минь үхтэй юу чи? Юу болсон бэ? Чи хаана байгаагаа хэлэхгүй мүү да? Хэлж болдгоо маа хөө. Хаана байгаагаа хэлчихэлдээ би хинт ч хэлэхгүй. Миний ам чинь цоочтой авдрал гэсэн үг шүү дээ. Ямар ч байсан хөдөө агаад бисмэн сайнд явж байна. Сайн байна уу наастаа? Нэр та ороод ирсэн билүү? Ярих мас санаагаар унаа. Хүнийг удаа алдаад ицтэй. Түл чамаа гоосон да. Монгол хөвгүүдийн эхлүүлсэн зам дардан байгаагүй. Монгол хөвгүүдийн асгаруулсан хөлс хям дурсаагүй. Монгол хөвгүүдийн зориг төвчээр мохоогүй. Монгол хөвгүүдийн хүсэл тэмүүлэл зогсошгүй. Тэдний түүх бидэнд бахархлыг төрүүлдэг. Тэдний түүх бидэнд багтлыг бий болгодог. Тэдний гаргасан зам шин түүхийг эхлүүлсэн. Тэдний гаргасан амжилт ертөнцийн дайдад суурьаадсан. Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Хоёр шираач. Баасан гэж хоёр идэг 24 сумтай бинтон болтой. Сонгон найрхан уулын баруун ингэр жалга уу хэсгийн хориглон хамгаална. Сада, хүн өдрөж авах сум хараад энэ сургуулийн сум биш байр дээрээс сум учраас асууна. Ерөнхийдөө зургатаар харсан болов? Харсгүй яах вэ? Сонин гэвлэр бидөө үссэн байлээ. Уйсоо. Мажич гэсэн биш үү? Хоёр улаан тогч чимээгүй байгаа чи. Монгол хугацаанаас цаашаа шаардлагатай нөөцөл байна. За ойлголоо. Заасч. Орон сууцны хүмүүс Шарга. Манхан байна. Манай бүсэд явган хүн нэвтэрлээ. Хариу. Манхан сонс. Халирах адисгүй тусгай гиндачдаа
Тусгай садаа давшин туусан садыг давна тусгай садаахын тугийн доор жагсан тусгай садаа давшин туусан садыг давна Хөлийн зэхви онцгой даалгавар биелүүлэн бин садаа жигсэж тудаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхаштай тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин туусан садыг давна тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин туусан садыг давна Тусгай салаа 38 дугаар анги. Оо. Бооны иш биш. Сүхний иш байна уу? Аа? Түлээ түгэл ирж байгаа хүн биш үү? Сорс! Буудлаа шүү! Манай сорс шинэ явж байгааны байлдаг хэлтгэрэ. Шаргаа махан байна. Нөгөө хүн чинь төлөөчин байсан маань яах вэ? Би олж харлаа. Наа түүний гараа өргөж тушаа. Анхааралтай байгаарай. Ойлгодоо. Гараа өргөө төрөө цогс. Хөтлөх юм бол буудлаа. Битүүл. Очи. Шаргаа. Тэгтээ шаатууллаа. Хариу. Ойлголоо. Яа чи найдах юм олон цагийн төлөө явж яах гэдэг юм бэ? Бойл гэж хэлсэн биз дээ чамд. Одоо гэс хоолнд ор. Хоол яах вэ? Өөдөр бүр яасан гэж. Яасан бүр баттай мэдээ сонсоод ирлээ шүү дээ. Ямар сургалаад байсан чи 10 жил маа зэрэгэлдээ ангид сурдаг байсан намун гэ тохин. Одоо сүлдтэй тест нэг ангид сурд юм байна. За. Үгүй тэр намууна тэр зөргөө гэдэг залуугийн ярьсныг яа баталж ирж илээ. Анаа чиг тохиогоо судлаарсан тодорхой л доо. Үгүй чи тэгэл уучлалч та тэгвэл. Би уучлах нь яах вэ? Сүлдээ намайг харин уучлах уу? Нэмэ чи яас өөртөө итгэлгүй нурмгар амтан би. Сүл чам дээр ирнэ уучлахгүй. Чи уухантаас зөвшөөр ингээл бүх юм дуусаа штэ. Сүл над дээр ирэхгүй. Ирнэ. Сүлдэд хэлцээ бодлоо. Чиний доромжлоо чинь ботхоо бүр санаа зовоод. Намаа бити готрал та. Сүлд ирэхгүй бол чи яваад ч. Хамаагүй би муухай үг хэлснийхэн төлөө сүгдөөч болохгүй уушлахгүй тэхүү. Би ямар нүрээр очих юм бэ? Чамтаа очичоод баахан усаар дуудаад томорчоо эцтэй. Чи бүр наад үуч юм бас асуур хичээд. Чи очихгүй бол би очлоо юусэн. Сүлдээрээ тааш явцсан бол. Өнөөдөр сарагдахгүй маа. Техникийн чинь төмөс ногоо туслах аж ахуйн зэрэг яваад байдаг гэсэн. Тэрэндээ л яваад. Өчигдрийн хоолн дээр сүлдээ их хууртайс. Батар бүр ганц чараагүй. Нэмээ. Үгүй наадгаал байн дахин яриалах юм. Үгүй ярих тусмал санаагаар унаал. Үгүй хүнийг удаа алдаал эзтэй. Сүл чамааг уучлан да. Би бүр зүнтэй юм чи чамд хэлээдсэн гэдэгтэй. Очиж яах юм гэж тэснээс чинь болоод юусоо ингэ сүлдээ оргож босохгүй байхгүй юу? Мөхтийг нэцлаад өгөл гэдээсээ. Мөхтийг нэцлэх ш өөртөө харин нэцэлчлээ. За. Эрхэн тэр зэргийн үгийг дааж л таарна штий. Одоо өнгөрсөн онд байна.
Саяны хүн ашгүй жирийн хүн байж. Одоо ахлагч нар авч байгаа шалгаж байлгүй. Хэрвээ гэмт хэрэгтэн байсан бол та нар одоо яах болж байна, Эрхэм ахлах тэслэгчэд. Би буудаж амжих байсан. Та нар сонор сэрэмжээ алдаад тэр хүнийг хитрхи ойр тулсан юм байна л да. Ингээд ер нь хий харуул гарч ирсэн. Би. Чи яахлаараа тэр тэмдэгт урхасны ардаас гарч ирэнгүүт нь олж хараагүй байдаг үлээ. Далдын армалгаа өмсө та нарт орчихсон болж гинөө. Миний буруу эрхэм ахлах тэслэгч. Байлдагч тэндв. Би. Та нар яг юу хийжсэн үнэ хэлдэ. Эрхэм ахлах тэслэгчэд. Миний буруу. Би сүлдтэй яриа өдөөд маргалдаж байсан. Төвшөөх битэрийг дуугүй болох гэж оролдож байсан. Энэ үнэн үү байлдаг сүлд? Эрхэм ахлах тэслэгчэд. Дэндвийн буруу биш ээ. Миний буруу. Би л яриа өдөөдсөн. За би та нарт хатуу анхааруулъя. Харуулд гарч байгаа байлдагч сонор сэрэмжтэй байх ёстой. Амар цогоо ер нь харуулд гарч байгаа нэгнийхээ анхаарлыг ерөөсөө сарниулж болохгүй. Ойлгосноо? Тийм. Төвшөө. Тий. Би чамайг харуулын ахлагчаар томилсон байхаа. Тий. Танай энэ байлдагч нар одоо хоорондоо нэг л үг солих юм бол би чамтай хариуцлага тооцсон шүү. Ойлголоо. Миний та нартай хариуцлага тооцож шийдэх яах вэ? Та нар амь насаараа хохирч болохоор нөхцөлд орсноо ойлгож ийн юм гээд, Хэрвээ гэмт хэрэгтэн байгаад та нарын нэг буутчихсан бол одоо яах болж байна, Эрхэм ахлах тэслэгчэд. Бид одоо ярихгүй. Андгаалж байна. Тий. Түшээ чи юу хэлэх вэ? Эрхэм ахлах тэслэгчэд. Би харуулыг ахалж байгаагийн хувьд хариуцлагатай байж сэргүүдтэй шаардлага тавина. За тэр хоол ирж явах шиг байна. Амарч байгаа ер нь хоолоо идээд үлцэнийг нь харуулдаагаар. Одоо ингээд ер нь хий харуул байх юм. Би. За явж харуулгаа. Цогсоос дороо. Нууцуг. Амтааш. Цэс бусцгаараа тараач уу. Тараач. Хоолоо. Хоол ич. Сүлдээ. Тарахта тагнаар хийгээд өгдөө. Боллоо. Боллоо. Оох юмсаа. Манай нагацаа хэрэг өрөөсөө үзэхгүй. Гэрийнх нь ойрхон боовол ер нь л буудчих гээд байна шүү. Нэг учиртай л байдаг бах та. Тулгаа. Өнөө оройг сайн анхаарч байлдагч нартай захих хэрэгтэй. Цагдаа нар самнаад олсонгүй. Хад асханд бол нуугдаж хоцроод үлдчихсэн байх гэж бодож байна. Бүлгэлөө. Манхантай холбоотой. Манган шаргыг сонсож гинөө хариу. Ширга манхан сонсож байна. Манхныг сайн сонслоо. Жагнаа байж байгаа. Манхан сонсож байна хариу. Өнөө оройг сайн анхааран шүү. Наад судагч нь орогдлууд орж ирэх хамгийн өндөр магадлалтай байрлал. Манхны объектод гарсан зөрчилгүй. Ойлголоо. Холбоо дууслаа. Ойлголоо. Холбоог дуусгалаа. За явж харуулаа хэрэггүй. За тэгье та.
холбоогоо чагнаад анхааралтай унш. Боллоо. Ямар сонио юм бэ? Чи яаж над дээр нэг ирвэ? Хүн ураад авахд ирэхгүй байж. Найзаагаа уучлаарай, миний буруу. Найз нь өнөөдөр бүр зарим байж чам дээр ирлээ. Байж байгаа наа. Энийг би чам дээр утасдахгүй гинт ирээгээ санаад. Наадах чинь чамайг ахлагч асны чинь ялааж байгаа шүү дээ. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Ирж чадахгүй утсанд уучлаарай. Зүгээрээ. Залуу хүмүүс завгүй гэдэг найз мэдэн штэ. За болил доо. Тэгэл хүн цаашлуулаад өгье. Хуцны даалгавар авч чи нэг над дээр ирэх шүү. Өө за их нарийн учиртай гэдэг юм шүү дээ. Тоног төхөөрөмж нь хаанах байх вэ? Манай тоног төхөөрөмж чинь Германы KHS фирмийн шүү дээ. Энэ фирмийн тоног төхөөрөмж нь дэлхийд 33 улсад байдаг. Тэгээд Азид 4 хүн байдгаас нэг нь манай үйлдвэрт байдаг гэж чи боддоо. Тий. Би чамд нэг юм үзүүлээ заяа. Энэ савлах машин 4 цаг тутам халдваргүйж үлдэг. За. Тэгээ 72 цаг тутам бүх машинууд ариунтгаж цэвэрлэгдэн шүү дээ. За за. Миний найз чинь тэгвэл дэлхийд данстай 33 ахлах технологич нэг нь олчихсан юм байна шүү дээ, тий. Манай үйлдвэр чинь бүтэн автомат шүү дээ. Бүх үйл ажиллагаагийн давхар шүлжээгээд Германд хяндаг. Ундаг юм аа. Тэгэхээр ч одоо монголчууд бүх зүйлээ Германд байгаа юм шиг үйлдвэрлэе. Тэгээ дээрэс нь импортоо бүрэн хангах хэмжээнд хүрчихсэн байна шүү дээ, тий? Тийм шүү дээ. Нэрээ найз нь чамайг ярангаа өөрийгөө рекламдаг аа. За. Энэ шүсийг манай найз гаргасан шүү дээ гэдэл. Нэрээ бахархмаар шүү. За болио нэг мэдсэн чи өөрийгөө магтцаан зогсож шүү дээ. Ер нь та хоёроо сонь сайхан юу байна? Чамаа харсан чинь залуу насаа санаж шүү. Яа чи? Анх тогтдоо танилцахдаа яг чам шиг хацраа улаа петролаад явдаг байлаа. За, бити хүн цаашлуулаа тий. За. Ахлах технологич үйлдвэр техникээс асах зүйл гарчлаа. За одоо болоо цуг очиж тэрхүү.
Зүгээрээ дасчтэй. Хайртай өнөө явсан чи санаж байна. Харин тийм ээ. Шүн зүүдлээс ирэхээр хажууд байхгүй. Ганцхан хоногт нь ингэж амжин цаашдаа яана. Нэрээ хэд хонжиж ирэх юм болоо. Тогтох гэсэн явсан штэ. Ямар нэг юм болсон юм шиг байлээ. Гэхдээ сургуульд адлаач хийж магадгүй. Айлаа штэ. Чи хүртэл хаашаа явсныг мэдэхгүй байгаа юм уу? Хөшөө. Миний асууж байгааг хэлдэггүй штэ. Асуугаад ч нэмэр авахгүй. Гомдмоор юм аа. Тэнд энд ийм даалгавар гүйцэтгэд явж ингээд хэлчихнэ үсттэй. Сүлжээтэй газар уцаар яриад байгаа хэрнээ юу ч хэлэхгүй. Нууцлах юмаа нууцлдаг байхгүй юу? Ажил нь тийм юм чинь. Тэ яванда дасан дөө дасан. Чи арай хардаад байгаа юм биш үсттэй. За яалаа гэжтэй. Юу ч хардчихээ. Өө сүдээ босоорой. Чиний харуул гарах цаг болчихлоо. Өөш босол доо. Эндээ салигдё. Ямар хүүт юм бэ? Хөлтлөө. Атонтонаар босолоо юу? Нүгэл байгаа. Улаан тонх минь үхтэй юу чи? Юу болсон бэ? Энэ нэг антин осголоо л доо. Миний нүдэн шид яач вэ? Хаана угаач вэ? Би нэрээ тари. Чигээ чи түрүү нойронд хаг давчих гээд ахаар чинь аваад кармалцсан байсан юм. Ямар хүүт юм бэ? Хөлтлөө шүү. Энэ нэг ант осголоо. Би оронд нь очиж суудаг юм уу? Ирэхгүй чи дөнгөж сая буусан. Хан оронд нь сууя. За яг хөө. Отгүй зүгээр отгүй шүү. Ой зүгтээ. Хата. Отгүй юм уу? Зүгээрээ зүгээр. За баярлалаа. Зөөд зэрэглээ шиг юм чинь. Халуун зунаар осгож өгч өнхний уулаа болохгүй юу, 8 сар гарцсан биз дээ. Намар л өчтэй одоо. Тийм ээ. 8 сарын жавар качхинаад эхэлж гисэн. Өөш чимээгүй. Яриагаа зогсоо. Шаарта. Тэр бутны яраад нэг юм хөдлөх шиг одоо хартаа. Айсан арга хөдлөн гэдэг юм да. Үе. Сайн нэг юм хөдлөх шиг болсон да. Өчиг сар харалтаа. Одоо болохоор зүгээр болчих. Харам удаа үгүй. Шүний ямиг урав болгож харж яж шиг мэдээ шиг. Энэ эргүүлийн онгоц явж шүү. Мөн үү? Тийм шиг. Яа харахгүй сайн гэсэн юм да. За. Таа боо. Би үүсэж чи. Хэрэггүй.
Чи дөнгөж сая буусан. Муухай үзсэн. Би чи хөдөөний хүн. 8 настайгаас эхлээд шөнө яваас олчихсан. Харин айсан болоод тэмдэг санагдав. Өдөөгүй нэг хөдөлгөөд байгаа юм чи. Эвгүй зөөлөд юм аа чи. Хотын нийслэл өчхгүй нэ. Нэг нь болохоор алон цунаар оцож өгчих гээ. Нэг нь болохоор нүдэнд нь арга хөдлөө лээ. Чи өглөө өнгөрөөд. За хараад ир. Би чамтай хамт сэрүү сууж байна. Махан шаргыг сонсож байна уу? Махан шаргыг сонсож байна. Байдал тайван. Зүүн талаас чинь ашиж яваа. Бүгд чимээ сонссноо. Харлаа. Болбоо дууслаа. Нууцуг. Антайшир. Эрхэм ахлах дистрикчид. Байшид хөдөлгөө илрээгөө. Тайван бай. Харуулын байшид гарсан төрчилгүй. Харуулын ахлагч байдаг төвшөө. Олно. За ядарч гин үү? Үгүй. Энд чи юу бодож байна? Намайг ирэх болгонд байдаг тэндүү. Харуул гарч байх юм. Юу та эрхэм ахлах дистрикчид. Байдагч төвшин шөнө муу хараад байгаамаа. Оронд нь би харуул гарч байна. Байдагч төвшин. Би байдагч тэндүү гэсэл. Гүйцэтгэе. Бараата өдөр 2 цагийн турш нэг чиглэл чивтээ өвдөд ахаар хүн ядарх уу? Тийм. Хүний бие шилнэ. Их сургуулийн хичээл 2 цаг ордог. Тийм бол харуулаа 2 цаг тутам цаж бай. Ойлголоо. Ажиглалтад гараад 24 цаг болж байна. Хонос хэмжээ алдаж болохгүй шүү. Ойлголоо. Үүр цайтад бид нар ойрхон шалгаж байна. Ирээд дуусгаад ажиглалтаа өргөцгөл. Гүйцэтгэе. Тулгаа. Өнөөдөр маш сэрэмжтэй байш. 11 цагаас цагдаагийн тусгай тасаг бүсэлтийн тойргоо ойртуулж самналт хийнэ гэсэн. Энийг байлдагч нартай сайн ойлгуулж анхааруул. Тэгээ. Байлдагч нар чи 30 гаруй цаг харуул гарчихсан болохоор анхаарал сэрэмж нь алдсан байгаа. Тийм болохоор чи харуулын цагээ ойрхон шалгаж явах хэрэгтэй байна. Ойлголоо. Дарга. Тэр төвшингийн бүлэг байрлаж байгаа суудаг надад их сэжигтэй санагдаад байгаа юм да. Тэнд бус дүлгээсээ хүч нэмэгдүүлвэл ямар вэ? Тэг нь гэхээр аль байрлалаасаа болгож хүч нэмэгдүүлэх үү? Бусад бүх байрлалууд нь адилхан л анхаарал татж байна. Ямар ч байсан би ойроо орох эргэж тойроод байна. За чи явж харуулын цэгүүдээ шалга. Мэдлээ хүчтэй. Байлдагч баяраа. Би. Танай харуулын бүлэг тэр харагдж байгаа цорхоогоос нааш зурус газрыг сайн ажиглана шүү. Бартаасаа тэгтээ болохоор би талдан орж ирэх магадлал том өндөр. Ойлгов уу? Боллоо. За ажилтаа өргөжлөл. Гүйтгий.
Байна уу? Оо байна хөө. За сайхан амир уу? Яс их ядарч гин үү? Шүн даарсан уу? Дарах зав гарсангүй хөө. Шинжин байрлуудын хооронд чогсоор байгаа л таарлаа. Хизээ ирэх юм бэ? Харин өнөөдөртөө буучих болов гэж бодож шít. Яах вэ? Чи хаана байгаагаа хэлэхгүй мүү да? Хэлж болдгоо маа хөө. Хаана байгаагаа хэлчихэлдээ би хүнд ч хэлэхгүй. Миний аав чинь цойчтой авдрал гэсэн үг шүү дээ. Ямар ч хэлээсээ хөдөө агаарт эсмийн сайн л явж байна. Өөр юм хэлж чадахгүй. За чи надад итгэдэггүй мүү те? Итгэхгүй даг олно бишээ хөө. Албал бол алба штэ. Өөр юм хэл даан чадахгүй. Удахгүй чи ойлгодог болно. Ээжиг юу ч асуудгүй болно гэж юу? Харин тийм. Яг ээжиг дэд турандаа болно гэсэн үг. Ээжтэй шүнжингээ ярьж суусан. Бүр 4 өнгөрөг нутсан шүү дээ. Ээж үүдэж байгаа. Очоод юм яриа сууж бай гэсэн үнэл байгаа үсттэй. Та хоёр яс намайг баахан моосов. Яасан чиний чих ангинсан юм уу? Харин тийм ээ. Баруун чих чөнгөн байсан. Сайн бай. Харин тийм ээ. Тэр магтсан л байгаа үсттэй. Баруун чих ангилна гэдэг чинь магтсны шинж шүү дээ. Ээж чамайг магтаал, би чамайг магтаал. Танаа хүүшиг сайн хүүтэй учирчдаг. Би азтай бүсгүй юмаа гэж ирээл магтсан. Тэгжөөж намайг эвдчихв дээ. Юу гэнэ? Чи тийм хэврэг юм уу? Хэврэгтэй биш ээ хөө. Чамаасаа хол байсан чинь ямар их хайртайгаа л мэдэрч байна. Шүн майхан цаваад нөмрөө твтэж байсан. Жаахан дуг хийчихэж. Тэгсэн чи хажууд ирээд яриач байх шиг гинтгэн сэрчихлээ. Харин тийм ээ. Чамаасаа хол ийсэн чинь ямар их хайртайгаа л мэдэрлээ. Чиний дэрий чинь дэрлээл. Үнэрий чинь үнэрлээл гэвтэй дэсэн. Чи яасан хөө ажил дээр байгаа мó? Харин тий ажил дээр иржэл яж. Судалгаагаа жоох явуулах санаатай. Ээж тараа шууд ирээрэл гэдэлээ. Би тийшээ очино. Нанслаа. Миний усны цэник дуусах гээд дохион дуграад байна. Цэниглэгчээ мартчих. Үгүй ээ. Чи тэгвэл хүний утаснаас чамаагүй залгаад над руу. Оо. Байна уу? Байна уу? Сайн байна уу Наслуугшаа? Оо. Нэрээ та ороод ирсэн билүү? Би яриандаа болоод бүр мартчихаж. Тийм ээ. Уул нь хүн л юмсан. Зарим хүмүүс бүр мохойч гэж үзэж байхаа болж яах шивтэй. Уучлаарай. Би яриандаа болоод бүр мартчихсан байна. Наад яриад байгаа залуу чинь өнөө таны яриад байдаг нөхөр шүү дээ, аа? Тийм ээ, миний хайртай залуу. Тэр маань хоол ажиллаар явчихсан. Ямар их санаж байна. Хоёр биенээсээ хоолох хэцүү юм аа. Тийм бол та. Наад нөхөр чинь их л азтай залуу юм да. Бид хоёр хоёулаа азтай. Шинэ азтай ч гэж байна. Өнөөдөр чи нилээ халхан дээ. Харин ээ. Хүш, дэшах халуун гэснээс би нэг онгоо ярьчих уу. За тэг. Хаамар халуун өдөр өдөг байхгүй. Тэгээ тгийн тоо явж ид. Айл өнкрөөл явжсэн чи булангийн цаанаас 8-ын тоо гараад ирдэг байхгүй. Тэгсэн чи тгийн тоо харснаа. Энэ хоёр хар алуунд юу ч нялуу юм дээ. Би энэ дээрээ давхарлцаад гэдэг. Өө. Хоёр чимээгүй байгаа ч дээ. Хүш. Гурлаа харуулна ярихгүй. Нөгөөр нь шивнж ярьж болно гэсэн дүрм зөхөөч ирдэг хүү. Өчтөрөг шиг болоод яах юм бэ? Та чимээгүй байгаа төгөл тоо. Харуулна л анхааралтай байл болчих штий. Энэ хар алуунд чимээгүй суусаар ятал бүр балаа олж дууслаа. Биш гурлаа инхүү. Харуул гарч байгаа нэг нь ярьж болохгүй. Амарч байгаа хоёр нь ярьж болно. Гэхдээ харуул гарч байгаа нэгэндээ саад болохгүйгээр шивнж ярьж гэж дүрм зөхөй. Болох уу? Яг зөв тэгээд хүү. За тэгэхээстэй. Хоёр улаан тог чи юу ч төвчээргүй юм билээ те.
Надтай битгий юм яриад байгаарай. Нэр уржиг дээр тамираа ирэхдээ над юм утас авчирч өгөөд хуучин л да 10,000 төгрөгөөр авсан гэсэн. Аль да. Оо. Энд чи сайн утас шүү дээ. Манай аавын найз Англид бүр том компани захирал байхгүй. Яг ийм утас өрдөн шүү дээ. Нэр гэж юу? Тий. Энд та хоёр мессеж ярьж байгаа заа. Одоо ч надад утасны хэрэггүй дээ. Чи ирдүүгөө ядаж ярихгүй юу та? Хэрэггүй. Сүлдээ. Чиний хартаа ийм мессеж ирсэн байна. Алив. Сүлдийг илдвэрлсэнд намайг үнэхээр их уушлалтгүй чинь гэж хэлээрээ. Цаа чи надад их ууралсан байна уу? Миний хүүгээ амин бас утганы ерөн дээр хахад би чам шиг ингээд тайван хоол идэж сууж чадахгүй. Чи бодоод үзэлтэй. Тэр ууланд чинь буу агсан дээр нь чи явж байгаа штэ. Хөдөө байна уу? Манай ангийнхаа сонгон дарахаа бол гинт хэрэгтэй бүслэг ажиллагаанд орцож байгаа. Яаж авч? Хаа юу жаамаа? Тэрийгэж болох юм хаа. Хөө заа. Хэлэхгүй явчт юм байна л та. Манха. Чаргыг дуудаж байна. Морныхаа амыг зугуухан татаад яв. Холбоо дууслаа. Тэгвэл гоё байхгүй юу? Чи тэгээд ганц хүүгээ буудуулаад өөхөх гэж байгаа юм боо. Хм? За өчтөрчнөө айлын хөвгөлөд тэнд чинь бүсэлхийгэл явж байгаа үстэй. Яагаад манай хөвгөл болтгүй? Энэ мөр нь хаан хинтэйгээ юу байж далид ч юм балер амтан бэ. За өнгөрсөн. Хач тамираа талуулсан. Манхан сонс. Явж байгаа хүний байрлалыг итгээрэй. 110 м дойртлоо.